Орой өдрөг үзэгчдээ давтаа цагаан марцгааж байна уу? Монгол медиагийн хамтлаг цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэхэд бэлэн боллоо. Эхлээд зарим мэдээний топ чагуулгатай танилцгаана уу. Амгалангийн дулааны цахилгаан станцын цэвэр бохир усны асуудал шийдэгдэхгүй байгаа нь ажилд саад учруулж байна. Монгол медиагийн хамтлаг энэ 7 хоног өвлжилтийн бэлтгэлийг цовруулаар сурвалжлана. Богдож явзан дамб хотогтын эх өргөөний шав тавих ёслол боллоо. Хичээл сургууль эхлэхээс өмнө хотын засвартай замууд ашиглалтанд орно. Их майдар зохицолборыг түшиглэн Эко Сити байгуулагдана. Иргэний бүртгэлтэй холбоотой зарим бичиг баримтыг гэрийн хаягаар нь хүргэж үйлчлээ. Ирэлч нохойн тусламжтайгаар нийслэлд 76 гэмт хэргийг илрүүлжээ. Ерөнхий сайдын урилгаар Леонин мужийн хүүхдүүд Монголд амарч байна. Хотын зүүн захын хэрэглэгчдийг дулаанаар хангах зорилготой баригдаж байгаа Амгалан дулааны станц бохир цэвэр устай холбогдоогүй гэх шалтгаанаар ашиглалтанд орох хугацаа хойшлох болчиход байгааг төслийн багийнхан хэлж байна. Төлөвлөгөө ёсороо бол эх 10 дугаар сард дулааны станцын эхний 100-ыг ашиглалтанд өгөх ёстой. Хэрвээ бохир цэвэр усны асуудлыг шийдэх юм бол бид бэлэн хэмээн Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны инженер хэлж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын компанитай манай улс концессийн гэрээ хийж энэ станцыг барих ажлыг эхлүүлсэн. Гэрээнд Хятадын компани станцыг барих мөнгийг өөрөөсөө гаргаж ажлыг гүйцэтгэхээр заажээ. Харин станц бүрэн ашиглалтанд орсны дараа гэрээнд заасны дагуу манай улс худалдаж авах юм ажлыг эхлүүлэхэд түүхтэй олон асуудал тулгарч байсныг төслийн багийнхан хэлж байлаа. Тухайлбал энд байсан 80 орчим айлыг нүүлгэж газар чөлөөлөхөд бараг жил гаруй хугацаа зарцуулагдсан гэлээ. Хорин одоо барилгын гүйцэтгэл 56% явагдаж байна. Барилгын суурийн ажил бүрэн дууссан. Одоо бид талбай дээрх угсралтай ажлыг хийж байна. 3 сарын дараа станцын эхний хэсэг ашиглалтанд орчих байхаа. Бид танай улстай анх гэрээ хийхдээ $76 сая өртгөөр энэ станцыг барина гэж тооцоолж байлаа. Гэтэл бидний урьдчилан тооцоолоогүй зардал их гарч нийт өртөг 80 орчим сая долларт хүрсэн. Гэтэ бид ажлаа хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр чармааж байна. Станцыг барьж дууссаны дараа үн өртгийн асуудал дээр тохирч болох байхаа. Барилга угсралтай ажил маань өнгөрсөн 4 сараас эхэлж явагдсан байгаа. За тэгээд өнөөдрийн хүртэл бол төслийн хэмжээнд бол нийт ажил бол 56 орчим. За барилга угсралтай ажил бол нэг 40% гүйцэтгэлтэй. Яг өнөөдрийн байдлаар явж байна. Ойролцоогоор нэг 45 орчим ийм гүйцэтгэлтэй явж байгаа. Амгалан дулааны станцын төслийн багийнхан өөрөөсөө шалтгааллах ажлаа амжилттай гүйцэтгэж байгааг хэллээ. Гэтэл станцыг цэвэр бохир усны шугамтай холбох улсын төлөвлөгөөт ажил тасалджээ. Уг нь 2 жилийн өмнө засгийн газраас шархад улаастай чиглэл 4 км бохир цэвэр усны шугам татгаар болж 2.2 тэрбум төгрөг төсвөлсөн. Гэтэл энэ ажлыг одоо болтол эхлүүлээгүй байна. Станц маань бүрэн хүчин чадлаар ажиллах юм боломжгүй байдал үүсэх болоод байна. Тэрний үгээр зэрэг манай станцын бохирыг авах улаастай шархад Амгалангийн одоо том бохирын шугам манай станцын баруун талаар явах хэвээр. Тэгээ энд бол танах бохироо хий. Тэгэхгүй бол хотын сүлжээнд байж байгаа 200 шугамаар ингээ авах юм бол хотын бохир бол халих магадлал өндөр байна гэж мэргэжлийн байгууллага манад техник нөхцөл хийж гаргаж өгсөн. За тэгээ энэ талаар холбоот байгууллагатай ингээ уулз ярихад бол энэ Амгалан шархад улаастайгийн бохирын шугамын зураг төсөв бол хийгдсэн. За тэгээ хөрөнгөний асуудал байхгүй өнөөдөр ингээ хүрсэн явж байгаа. За энэ тал дээр бол биднээс одоо холбогдох Улаанбаатар хотын захиргаа барилга хот байгуулалтын яам, эдийн засгийн хөгжлийн яам, усууд удал эрчимчдийн яамнаас энд хэд хэдэн удаа албан тод явуулж энийг төсвийн одоо тодтол суулгаж өгөөч гэдэг сайдын бичгүүдийг удаатаараа явуулсан. Тэгээ өнөөдрийн байдлаар бол энэ ажил бол ямар ч хөрөнгөний асуудал нь шийдэгдэг байж байгаа. Амгалан дулааны станц ашиглалтанд орсноор Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо буюу Амгалангаас зүүн дөрвөн зам хүртэлх айл өрхүүдийг дулаанаар бүрэн хангана. Мөн хот зүүн тийшээ тэлэн хөгжих боломжиж бүрдэх юм байна. Нийслэлд шинээр баригдаж байгаа болон томоохон засварт орсон 4 том замыг 9-р сарын 1-ээс өмнө ашиглалтанд оруулахаар нийслэлийн удирдлагуудын зүгээс холбогдох албаныхан ажил авсан компаниудын удирдлагуудад үүрэг өглөө. Үүнээс 2 замыг бүгд найрамдах Хятад ард улсын даргын айлчлалын өмнө буюу 8 дугаар сарын 20-наас өмнө ашиглалтанд хүлээлгэн өгөх боломжийн талаар ярилцсан байна. Үүнээс гадна эх жилийн зам засварын ажлын төсөв төлөвлөгөөч одооноос дүүрэг тусвараар гаргуулахаар шуурхай зөвлөлдөж эхлээд байна. Өнөөдрийн хувьд Баянгол дүүргийн эх оны зам засварын төлөвлөлтийн байдалтай танилцлаа.
Зуны улирал шувтарч нийслэлийн хөл хөдөлгөөн нэмэгдэж хичээл сургуулиуд эхлэхээс өмнө заавал дуусах ёстой замын ажлуудаас хамгийн чухлаар нь хувьсгалчдын гудамжнаас баян хөшөөний эцсийн буудал хүртэлх уулын Бартата замыг 4 игнэ болгох замын ажил нийслэлийн удирдлагууд хамгийн ач холбогдол өгч байна. Зарим нэг асуудлыг шийдчихвэл 9-р сарын 1 гэхэд ашиглалтад өгөх бүрэн боломжтой гэж хэлж байна. Иргэдийн газар чөлөөтөөс хамаарат 2-3 хүн иргэнээс хамаарат хотын одоо нэг одоо чиглэл нэг одоо дүүргийн гол хэсэг бол хөдөлгөөний нээж чадахгүй хэмжээнд байгаа. Тэгэхээр энэ дээр бол иргэд бас нэлээд анхаарж байгаа бох. Бид нар бол одоо хэвлэл мэдээлэлээр бол ач холбогдлын зөндөө ярьж байгаа. За иргэдэд өөрсдөө нь одоо нөхөн төлбөрийн хуулийн дагуу өмчийн харилцааны газраас өгж байгаа. Тэгэхээр энэ хийгдэх юм бол энийг 9 сарын 1-нд бид нэнэ. Мөн богдуулын арын замын хувьд зайсан хөдөө аж ахуй их сургуулийн ойролцоо зөвшөөрлгүй нэгдсэн төлөвлөлтөнд ороогүй зарим нэг кабелийн шугам гарч ирсэн асуудлыг шийдчихвэл 9-р сарын 1-ээс өмнө ашиглалтанд өгөх боломжтой юм байна. Ингэснээр инх тайвны гүүрийн ачаалал эрс багасч нийслэлийн замын ачааллыг бууруулахад ач холбогдолтой юм а. Үүнээс гадна Яарамгийн гүүрнээс Сонсголонгийн уулзуур Яарамг нисхийн товчох холбосон 13.7 км замыг бүгд найрамдах Хятад ард улсын даргын айлчлалын өмнө ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна. Харин Хятадын элчингийн өмнөхд замын тухайд хичээлийн шинжилгээний өмнө нийслэлийн замд багагүй ачаалал өгөх учраас 9-р сарын 1-ээс өмнө амжих хэсгийг нь тодрууллаа. За Хятадын элчингийн өмнөх зам бол Хятадын засгийн газрын боцлогын тусламжаар хийгдэж байгаа. 10 сарын 30-нд өгөх гэрээтэй ажиллаж байгаа. Гэхдээ бол Хятадын одоо тэр том дарга нь ирэх гэж байгаа учраас наан нь одоо 9 сарын 1 гэж ярьсан. Тэгээ 9 сарын 1-ээс өмнө одоо 8 сарын 25 17 гэж одоо бид нэр ухаан тэр даргын ирэхээс өмнө гэвэл хугацаа байна. Тэр баригдаж байгаа гүүр Скагийн тэнд баригдаж байгаа гүүрээс бусад 2 салаа замыг бол хүчлтийн одоо тавиад нээч болцоо байна гэдгийг өнөөдөр мөн одоо гүйс компаниг дуудсан байна ярина. За тэгээд амжихгүй бол 10 сарын 30 гэхэд тогтчлолтойгоо за одоо замынхаа одоо бүх хиймэл байгууламжуудтайгаа цэцэг ногоотойгоо хөшөө дурслын сэргээсэн ийм одоо их том одоо сүүлийн гудамжил бэлэн болох ёстой шүү дээ. 8-р сард мөн амжиж хилцэх ёстой асуудал бол дараа жилийн зам засварын зам төлөвлөлтийн ажил байгаа. Ирэх жилийн замын ажлыг одооноос сайтар төлөвлөж төсөв хөрөнгийг нь төсөвт суулгах шаардлагатай учраас ойрын хугацаанд дүүрэг тус бүрээр ирэх жилийн нийслэлийн төсөвт суулгах ажлуудыг хилцэж эхлэх байгаа юм. Ер нь бол бид бол орон сууцны хорооллын зонд байгаа замыг одоо шинжлэх, за барууны ус зайлуул шугам шилжээний ажлыг бас давхар хийх, заман одоо юу гэдэг гэрэлтүүлэг, явган хүний зам гэсэн иймэрхүү байдлаар зов зэсвийн ажлыг хамтарч хийхээр нийслэлийн авто замын газартай бол ярьж шийдсэн байж байгаа. Ялангуяа зуны хурдтай цагт хотын төвийн зам бол ус зайлуулагчгүй улмаас жил бүр эвдрэн замаа дахин застгийг ирэх жилээс инхүү цогцоор нь шийтгэр болж байгаа юм байна. Энэ жил нийслэл 60 км замын ажлыг шинээр хийсэн, ирэх жилч багагүй ажлыг төсөвт суулгахаар хилцэж байна. Халах голын дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэхдээ 1939 онд халах голын дайныг удирдсан Зөвлөл холбоот улсын маршал Георги Константинович Жуковын тухай баримтат киног Оросын холбооны улсын элчин сайд Яам манай улсад хүлээлгэн өгч, харин Монголын инх тайв найрамдлын байгууллага их хэлнээ орчуулан олон нийтэд төлөвлөлөхөр болсон байна. Мөн энэ байлдааны түүхэн авьяаны тухай Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулиудад нээлттэй хичээл заахаар төлөвлөж байна. 1950-1960 онд барьсан орон сууцны барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг шалгах эрсдлийг тооцох хүчлэг шалгалт эхлээд байна. Хуучны орон сууцны барилга байгууламжийг паспорттжуулах, тэдгээрийн чанар насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд дэсвэрлэх чадварыг нь тогтоох, хүчитгэх, эсвэл буулгах дүгнэлт гаргах зэрэг ажлыг шалгалтын мөрөөр авах юм байна. Монгол улс Оросын холбооны улсын хамтарсан Сэлэнг 2014 цэргийн хээрийн сургуульд 8 дугаар сарын 12-ноос 27-ны хооронд болно. Энэ удаагийн сургуульд нь хоёр талаас оролцох бүрэлдэхүүний тоо нэмэгдэж байгаа. Хоёрт хамтарсан сургуулийг анх удаа тал хээрийн нөхцөлд явуулахаас гадна сургуульд хоёр талын нисхийн ангиуд оролцсон юм байна. Казак үндэсний соёл урлагийн алтан бүргэд их наадам энэ сарын 9-10-ны өдөр тэрэлжид зохиог. Энэхүү наадам нь Казак үндэсний соёл урлаг, ёс заншил, өв уламжлалыг иргэд олон нийтэд сурталч нь танилцуулах зорилготой. Наадмын үеэр дуу, хөгжим, бүжиг, айтис буюу харилцаа дуу, казак квирис буюу казак хөхийн барилдаа, кизквар буюу морьтой залуусын нарийн төрөлдаан, купкар буюу арис булаалдах тэмцээн зэрэг төрлөөр зохион байгуулагдана. Цагийн хурд хүргэлжилж байна. Төв аймгийн Сэргэлийн суманд Улаанбаатар хотоос 30 км-ийн зайд Их Майдар эко хотын шав тавих ёслол боллоо.
303 мянган хүн амтай Улаанбаатар хотын дагуул хот болгохоор төлөвлөсөн энэ хотод арх тамхины худалдаа үйлчилгээг хориглоно гэж төслийг санаачлагчид хэлж байна. Цонжин болдогт эзэн Чингисийн хөшөөг босгож байсан яг л тэр үеэс их майдрын зохицол руу босгох санаа төрж байсан гэж төслийг санаачилсан Эрдэнэ Бэлэг ярьж байна. Чингисийн хөшөө бол монголчуудын үндэсний бахархлыг бэлэгдсэн, харин их майдрын хөшөө бол монголчуудын ивийг бэлэгдэн босгох учиртай. Хүмүүсээс саналууд ирж ирсэн л да. Чингис хааны хөшөөний ойролцоо бас өөрхөн хотхон өндөр үүсгэх гээд байна шүү. Ер нь менежментийг харж хахад дан хөшөө дурсгал хотоос зайдуу байхаар бас эргэлт муутай байдгийм байна. Ер нь орчинд нэг жижиг хөөрхөн суурьшлийн газар байвал болдгоо мө гэж ярих тэр үл их зөв санаа санагдсан. Тэгээд тэрийг дэмжиж бид энэ майдэр хотхон гэдэг санаа анх гарч ирсэн. Тэгээд тэр нь явсаар гоод одоо майдэр эко сити гэдэг бүр том концепттэй болоод ер нь нэгэнд хот байх юм бол ер нь их зөв шийдэлтэй дэд бүтцийнхээ хувьд ер нь бас алсыг харсан ийм хот байх нь зөв юм байна гэд концепц нь улам зөв болоо явцсан л да. Их майдрын зохицолборыг даган босгох эко хотын төлөвлөлтийг холбооны бүгд найрамдах Герман улсын Кёлн хотын RSA компани хийсэн байна. За тэдний төлөвлөж байгаагаар эко хотын иргэн сургууль, соёл, ажил албанаас ердөө 1 км хүрэхгүй зайд оршин сууж байхаар зохион байгуулжээ. Арх тамхины үйлчилгээний цэг байхгүй бүхэлдээ эко хот байхаар төлөвлөсөн байна. Их майдэр эко хотыг бид автомашины ноёрхлын эсрэг хүний хөл ихтэй амьдрал өрнөсөн сайхан хот байхаар төлөвлөсөн. Явган нарын хот бас нийтийн тээврээр зорчход нэн тохиромжтой богино замтай хот болно. Энэ хот ирээдүйдээ Азад жишг болох үз хот байх юм а. Богд уулаа тойрсон ийм хотуудыг томоохон хотуудын төвийг бий болгох ийм эхлэл байгаа. Тэгээ энэ маань бол одоо гол онцлог нь хувийн хөгжлийн байгууллагууд энэ дээр бол маш ач холбогдол өгч өөрсдөө санаачлагаар энийг барьж байгуулж байгаа нь бол их онцлогтой юм болж байгаа. Их майдэр бурхны 54 метрт өндөртэй хөшөө бас 108 метрийн суурга бүхий зохицолборыг даган соён хэлбэртэй босгож байгаа эко хот эрчим хүчнийхээ их усүрийг нар салхинаас гаргаж монгол хүний байгаль дэлхийтэйгээ харьцаж байсан тэрл үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн орчин үеийн хот болох юм байна. Одоогийн байдлаар их майдэр зохицолборыг байгуулах 35 сая долларын 3.1 нь сүсэгтэй олонний хүчээр боссон байна. За зохицолбороос гаднах хот байгуулалтын ажил нь төслийн дагуу явагдагч бизнесийн байгууллагууд ашигын төлөө ажиллах боломжтой гэлээ. Их майдэр хот бол Монголын бурхан шашны бас нэгэн томоохон төв болох учиртай юм а. Их майдрын хөшөөний эргэн тойронд Монголын бурхан шашны томоохон хотыг товилгаадууд өргөө гэрэн засаж бурханы шашны инэрл нэгүслийг үзүүлж байхаар төлөвлөсөн. Өнөөдөр эко хотод байгуулагдах богдож явсан дам хотогт Манзушир хотогт ламын гэгэний өргөний шав тавих ёслол болсон байна. Одоогоос 5 жилийн өмнө их майдрын хөшөөг босгохоор төслийг санаачлагчид Далай ламд майдэр бурхны хэд хэдэн дүрийг үзүүлжээ. Эдний дундаас өндөр гэгээний бүтээсэн 16 настай алхаж яваа майдрын дүрийг Далай ламд хаалж бүтээлгэхээр болсон гэж Далай ламын найчин чойжин дурсаж байлаа. Ийм түүхтэйгээр эхэлсэн их майдэр төслийн томоохон хэсэг бол богд жавзан дам хотогт болоод ламын гэгээн Манзушир хотогтын өргөөг барьж байгуулах явдал юм а. Ард түмнийхээ шүтлэг бишрэл одоо сэтгэл санааг ариусгах тэгээд дээр нь нэгүүлсэл хайр өршөөл уучлалыг авчирдаг. Тийм учраас бол ард түмний сайхан амьдралыг бэлэгдэж яадаг. Тэгээд төгөр зохицохгүй урлагийн том бүтээлүүд болж сүндэрлэдэг. Тийм учраас бол гадаад дотоодын энэ одоо аялал жуулчлалын улсууд асар ихээр ярьж бас энэ зүйлүүдийг үзэж хардаг. Ингээд л ерөнхийдөө улс орны одоо энэ том бүтээн байгуулалт болж байгаа юм. Ерөнхийдөө энэ одоо төслийг бүх ард түмний бүтээн байгуул, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болгохоор одоо шийдвэр гаргасан байгаа. Тэгээд одоо зэрэгтэн олон иргэд байгууллагыг одоо бас төсөлд хандуу тусламжаа өргөхийг бас байлсан байгаа. 21-р зууныг их майдрын 100 гэж бурхны шашных нь нэрийддэг. Энэ нь майдэр эргэж цөөн цагийн төгсгөл ирж байгаагийн бэлэгдэл гэж судлаачид ярьлаа. 2-р богдын мэлмиг гисэн нутаг бас хөө зүрх уулын бэлд сүсгтэй олныг баясгаж инх цагийн бэлэгдэл болж Монголын хутаг төвлөгөөд инх өргөний хөл шавыг тавьж байгаа юм байна.
Цагаан суургын орд газрын эзэмшлийн тухай анхны төслийг өргөн барих үед төрийн эзэмших хувь хэмжээ 34 байсан. Харин улсын их хурл хаврын чуулганаараа эцэслэн батлагтаан цагаан суургын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн байна. Энэ тогтоол үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчиж байна гэж үзсэн учраас улсын их хурлын дэд дарга цог үндсэн хуулийн цэцэд хандах харуулжээ. Энийг бол маш сайн ойлгож байгаа. Цагаан суургын орд Дорногов аймгийн Мандах сумд байдаг Алт Зэсийн томоохон орд газар баялагын хэмжээгээр оюу толгой Эрдэнэтийн дараа ордог. За улсын их хурлын 7 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар цагаан суургын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн. Ингэснээр ордын ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа Монголын алт компани хөрөнгө босгож үйл ажиллагаа явуулахаар болсон юм. За улсын их хурлын дэд дарга цог энэ асуудлыг дахин хөндөж үндсэн хуулийн цэцэд хандж байна. Ард түмний мэдл төрийн хяналтанд байх ёстой. Стратегийн том ордыг арга сам хэрэглэж, эзэнгүйдүүлж, хувьд авдаг ийм одоо нөхцөл нэгдлийг үзэж байна. Үндсэн хуулийн үзэл санаа баримтлах юм бол энэ стратегийн том ордыг Монголын ард түмэн мэдлэлтэй байлгаж, өр шимэг бүгдээр хүртэх юм ёстой. Цагаан суургын ордын талаарх улсын их хурлын тогтоолыг хүчингүй болгуулахар үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа хэд хэдэн хуулийн заалт байгаа гэж байна. За үндсэн хуульд заасан байгалийн баялаг төрийн хамгаалтанд ард түмний мэдэлт байна гэсэн хуулийн заалтыг улсын их хурлын 54-р тогтоол зөрчсөн. Энэ их ашигыг хамгаалж байх ёстой. Улсын их хурлын гишүүд цагаан суургын ордын төрийн эзэмшлийн тухай тогтоолыг батлах явцад үүрэг хариуцлага ухамсарлаагүй. За хувийн өмчөд хууль бусаар шилжүүлэхээр болсон гэж үзэж байгаа юм байна. Замун хууль бус төсөл өргөн барьж хэрэгжүүлж байгаа засгийн газарт улсын их хурл хяналт тавьж чадсангүй гэж байна. Эдийн засгийн байнгын хороогоор хэлцэхдээ ерөөсөө энэ бол төр бол одоо хувь эзэмших ёсгүй. Ер нь одоо тэр тусгай эрх нь байгаа тэр компанид хувийн компанид нь шилжүүлээд өгч гэдэг ийм шийдлийг улсын их хурл хийсэн. Энэ нь Монгол улсад бол шударга ёс одоо алга болж байна. Энэ бол бас Монгол улс хууль дээдлэх ёс одоо байхгүй болж байна гэд ингээд үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгтээ шударга ёс хуулийг дээдлэх нь Монгол улсын төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим юм гэсэн заалтыг одоо улсын их хурлын гишүүн цог үнэлсэн. Хамгийн гол нь 60-аас 70-аад оны үед улсын төсвөр хайгуул хийсэн цагаан суургын ордод төр хувь эзэмшихгүй байгаа нь шударга бус гэж үзэж байгаа юм а. Маргаан хянан шийдвэрлэх хуулийн дагуу эрх бүхий байгууллага болон албан тушаалтан цэцэд хандсан тохиолдолд хэрэг үүсгэхгүйгээр шууд хилэлцээд явдаг журамтай. Тийм учраас цагаан суургын ордод төрийн хувь эзэмшил байхгүй байгаа талаар хууль зөрчсөн үү гэдэг дээр ямар нэгэн маргаан үүсгэхгүйгээр үндсэн хуулийн цэц шууд хилэлцэж дүгнэлтээ гаргах хэрэгтэй болж байна. Цахим хэрэглээ хөгжиж хүмүүс интернет утсаар ажиллан хамжуулдаг болцоход байхад бид гадаад паспортаа захиалах, хүүхдийн бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн ерөнхий газарт заавал биеэрээ очдог үйлчилгээ хийвэрэй байна. Тэгвэл энэ үйлчилгээг багжуулах хөнгөвчлөх үүднээс улсын бүртгэлийн ерөнхий газараас иргэдийн өгсөн хаягаар нь захиалсан бичиг баримтыг хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ нь иргэдийг улсын бүртгэлийн ерөнхий газарт олон дахин очих шаардлагагүй болгож байгаагаараа давуу юм а. Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдэд 200 орчим үйлчилгээ үзүүлдэг гэсэн албан бус судалгаа байна. Эд хөрөнгийн бүртгэлийн дасгал гэхэд иргэдэд 50 гаруй үйлчилгээ үзүүлдэг бол архивын дасаг 20 төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Эдгээр үйлчилгээг авахын тулд иргэд заавал биеэр очих шаардлагатай байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлсэн түүз машин 14 төрлийн лавлгаа гаргаж байгааг улсын бүртгэлийн ерөнхий газрынхан хэлж байна. Энэ бол улсын бүртгэлийн ерөнхий газрын нийт үйлчилгээний 5% дэж хүрэхгүй байгаамаа. Тиймээс иргэдэд илүү хялбар үйлчлэх талаас нь зарим шинэ үйлчилгээг нэвтрүүлээд байна. Иргэд маань одоо гадаад паспортоо захиалаад гэрийн болон ажлын хаягаараа ингэж хүлээж авах ийм бүрэн боломжтой болсон. За энэхүү үйлчлэгийг маань иргэд яаж авах вэ гэхээр одоо манай улсын бүртгэгчд одоо гадаад паспортын захиалгаа өгөөд за одоо өөрийнх нь хүслийн дагуу одоо гэрийнхэн болон ажлын хаягаар ингэж хүлээж авна. Жилүүрийн үдээд гадаад паспорт захиалах гэсэн иргэдийн тоо эрс нэмэгдгийг тэд хэлж байлаа. Мөн газар захимаар олгож эхэлсэнтэй холбогдуулан архивын лавлгаа авах гэсэн иргэдч улсын бүртгэлийн ерөнхий газарт ихээр хандах болжээ. Тиймээс цаашдаа зарим төрлийн архивын лавлгааг цахимаар олгодог болох талаар улсын бүртгэлийн ерөнхий газраас судалж байгааг хэлж байсан юм а. Улсын хэмжээнд 8000 гаруй цагдаагийн албан хаагч иргэдийн амгалан тайван байдлыг хангаж нийгмийн хэв журмыг сахиулах үйлсэд хүчин зүтгэж байдаг. Тэгвэл яг ийм үүрэг хүлээдэг эрэлж нохойноор бас байдаг юм байна.
Байгалаас заяасан үнэрлэх мэдрэмжээрээ гэмтрэгтэй тэмцдэг эрэлж нохтын талаар бид энэ удаад сурвалжиллаа. Нийслэлийн хэмжээнд л гэхэд 40 гаруй эрэлж нохоо цагдаагийн албанд хүчин зүтгэж байна. Тэдний тусламжтайгаар он гарсаар 76 удаагийн гэмт хэргийг илрүүлжээ. Үүнээс хулгайн 43, дээрэн булаалтын 32, хар тамхины 1 хэргийг илрүүлсэн байна. Цагдаагийн ерхий газрын сургалт даатлагын төвийн албаны нохоо морь сургалтын хилтэст эрэлж нохтыг бэлтгэдэг тус элцийн алба хаагч Пума нэртэй энэ нохоо 5 жил цагдаагийн албанд хүчин зүтгэж байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд 30 гаруй хулгай, 2 хүн амны хэрэг илрүүлжээ. Улаанбаатар хот утаа тоосчлт ихтэй учир эрэлж нохтод мөрдлөг хийхэд хүндрэлтэй байдаг ч Пума нохоо нэг мөшгсөн мөрөө алддаггүй тухай түүний эзэн ярьж байлаа. Олон метр, километр ч гэдэг юм уу тийм яг шигүү гэр хороолт донд тэгж мөрдлөгэндээ явж исэн. Нохоо яг одоо ийм хүн амын нэгтрсэл ихтэй үед бол байхгүй бол энэ хуурцсан байхгүй мөрдлөж. Би энэ Баян зөв дөрвийн 5 дугаар хороонд хулгаан дуудлаганд очичоод мөрдлөнд Пумаг ашиглаад Баян зөв дөрвийн 4 дугаар хороо хүртэл яг 2 км хангацсан мөрдлөнд. Яг зөв айлууд гудамжинд дундаа. Тэр л их надад тод байт юм да. Яг халуун мөр юм. Яг хулгай чангар татсан. Хулгайсан. Албаны нохоо морь сургалтын хилтэст одоогоор Өмнө Говь, Сүхбаатар, Орхон, Говь Алтай, Архангай зэрэг аймагуудаас нохтыг авчран эрэлж нохоо болгохоор бэлтгэж байна. Өмнө нь эрэлж нохоог бэлтгэхэд мансууруулах төрлийн болон тесэрч дэлбэрэх бодисын үнэрийг таних чадвар эзэмшүүлэх зориулалтын мэрэгжлийн лаборатори байдаггүй байсан. Харин энэ жил дэлхийн стандартад нийцсэн ийм лаборатори байгуулж тун удахгүй нээлттэй их гэж байгаа юм байна. Энд мөн гэмт хэрэгтнүүдийн үнэрийг хадгалах үнэрийн сан байгуулах юм байна. Үнэрийн лабораторийн сантаа болсноороо бид гэмт хэргийн илрүүлэлт нэлээд өснө. Гэмт хэргийн газар дээр гэмт хэрэг итгээд үнэрийн үлд байна. Тэрийг биднээс соролж авна. Эсвэл бол янз бүрийн аргаар биднээс үнэрийг бичүүлж авснараа тухайн хэрэг дээр сэжигчж байгаа хүмүүс дээр харьцуулт хийж хэргийн илрүүлэлтэнд нөлөөлнө гэсэн үг. Өнгөрсөн онд нийслэл хотод тесрэх бөмбөг тавьсан байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд энэ төрлийн бодисыг таних чадвартай нохоо байгаагүй. Харин одоо үнэрийн лабораторитой болсноор маш олон төрлийн үнэр ялгах чадвартай эрэлж нохтыг бэлтгэх боломжтой болжээ. Ингэснээр гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх мөн олон нийтэд аюултай хор хөнөөл тарьж болзошгүй бодисыг түргэн шуурхаа илрүүлэх боломж нэмэгдэж байгаа гэдгийг эрэлж нохтын эзэд хэлж байлаа. Манай хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаана уу. Сэтгэл гал байхад зууханд төлөө олддгийн жишээг Мандал сумын залуу тариаланчдын хичээл зүтгэлээс харж болохоор байна. Анх дахиад хижээж өрхийн аж ахуйн эхэлж өглөөгөөр авах шинэхэн өндөгнийхэн тоогоор Тэнгэрээс их хайр хишиг хүртнэ гэж бэлэгшээж компанийн цагаан мөндөр гэж нэрлэж байсан түүхтэй. Бэлэгшээг зогсохгүй бас бэлэнчлэг сэтгэлгээг халж тэд уйггүй хөдөлмөрснийхэн үр дүнд өнөөдөр зоргоогийн гэрвэл тэргүүний тариаланч болтлоо ажил амьдралынхаа замлыг баяжуулж чадсан мэт байна. Энэ мэдээг бид Сэлэнг аймгийн Мандал сумаас бэлтгэлээ. Монголын мэдээ агентлагийн сурчлах хэсэг Сэлэнг аймгийн Мандал сум хэрэг тосгоноос мэдээлж байна. За энэ тосгон бол одоогоос 90 жилийн өмнө хүн амыг хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа хүнсний ногоогоор хангахаар байгуулагдсан анхны сангийн аж ахуй юм. Өнөөдөр хэрэг тосгонд 20 гаруй аж ахуй нэгж үр тариа тариалж байна. Сангийн аж ахуйн зоргоо гэвэл хэрэг тосгоныхын төдийгүй 100 хараагийнхаа андахгүй. Учир нь нэг хэсэг уналтанд орсон газар тариалангийн салбарт 1996 оноос хойш жил өнжилгүй тариа тарьсан энэ хүн гантаа жилч ургац салдаж үзээгүй гэдгээ. Тийм л учраас тариаланчаас тис өр автын инженер мэргэжилтэй энэ хүний тариан төрөг хөрсөнд амьлуулах чадварыг нь газар тариалангийн салбарын ч үнэлдэг гэлцэнэ. Зоргоогийн талбайд ширхэг зэрлэгч харагдсангүй. Энэ жижигхэн жишээгээр энэ хамт олонны ажил чичээнгүй нь харагдана. Баг гэхгүй талбайхаа уран шиг сайн хийгээл боловсруулалт сайн хийсэн байхад өндөр ургац авах ийм өдөө боломжтой гэдгийг ойлгосон. 2000-аас 2005 оны хооронд гантай байх жилүүд бол одоо ургац бол бас боломжтой сайн авчихсан. Хураалтын үед л нэг бороо орох одоо цас дарах тийм үед л одоо тариаланч бидэнд хэцүү хүн төсдөг да. Тэгээд сайхан бодоо ургачаа хурааж аваад ажил сэтгэл их өндөр. Оросын албаны улсад автын инженерээр суралцсан залуу 1990 онд зүүн хараад шилжин ирж сангийн аж ахуйд жирийн жолоочоор оржээ. Захирлаасаа гуйж 20 гад тариа
2 гад төмс тарьсан өнөөгийн тариаланч зоргог газар тариаланд дурлуулсан гэлээ. Түүний ах Цэдэн бол токерч байсан. Газар тариалангийн тоног төхөөрөмж өөрсдөө өгсрэн ажиллахад нэмэр болсон гэдгээ. Одоо ах トゥ 2 тариа ногоо тариа зогсохгүй тариаланч малчтад зориулсан дугуйт чингэлэг үйлдвэрлэдэг юм байна. Энэ бол 8 метрийн урттай 3 метрийн өргөнтэй 24 метр квадрат талбай өгөх одоо ийм техникч зориулсан сууц байгаа. Энэ бол дотроо гайгүй их тохилог. Одоо орчин үеийн барилгын материалыг ашиглаж хийсэн. Төмөр нь бол одоо шивлэрээр хийсэн. Одоо энийг одоо зарим техникчд бол трактораар ширээд явна. Одоо тариалангийн талбай руу бол ухаантай нэг жип машинаар ширээд явчих нь. Уяачд бас их сонирхдаг болсон. 1996 онд одоо газар тариаланд орж ирсэн шүү дээ. Тэгэл тэгж яхта нэг жижигхэн майхантай 3 хүүхдээ чирэл тэгэл явж исэн. Тэрийг бодвол айгу миний ханчаа айгу хөдөлмөрч. Тэгээ хөдөлмөрлсөний үр дүнд одоо тэгэл ийм сайхан сууцтай өшөө их тариалангийн газартай сайхан амьдарч байна. Анх эвдэрхий 69 босхон газар тариалан руу орж исэн ах トゥ 2 одоо 10-аад хүнийг ажлын байраар хангах 400-аад га талбайд тариа тарьжээ. Эднийх үр тариагаа Алтан тариа компанид тушаадаг юм байна. Ажилсаг ах トゥ усын ижийн өдгөө 96 насыг зооглон яваа буурай байна. Нас өдөр хэд зооглож байна? Би ч одоо ирээд хүрчээм ба марцаадах юм аа. Үүрээс ч одоо хэд болж байна? Хэдэн хүүхэдтэй та? Би 8 хүүхэдтэй. Үүрээс ч одоо хэд болж байна? Одоо юу хачиж зөндөө багшиг байна. Миний ээж чинь одоо их өндөр настай хөө. 1918 онд төрсэн хүн шүү дээ. Одоо 90 хэд болж байна? Одоо 96 болж байна. Тэгээд 8 хүүхэд төрүүлсэн. Одоо 8 хүүхдээс ч одоо 6 нэрхтээ 2 нь охин. 2 охин нь одоо энэ зүү хараад одоо энэ тариалан эрхэлдэг манай 2 хүргэн шүү дээ. Тэгээ бид нар бол бүгдээрээ одоо тэгээд их дээд сургуульд өгсөн. Аав ээж 2 минь нэгдлийн мал маллаж сайл сүгэ авч биднийг өсөн хүмүүжүүлсэндээ. Тэгээд ээжимэн одоо ач 30 гэх юм бол одоо ачаа үзээд 30-аа үзээд одоо 40-оо үзээд одоо бүр талилсан л да. Одоо тэрийг ёстой манай ээж байтхаа би ч одоо тэрийг одоо тоог нь гаргахгүй. Тийм л одоо. Зүү хараагийн сангийн аж ахуй одоогоос 60 жилийн өмнө хүн амыг хүнсний ногоогоор хангах үүрэгтэйгээр анх байгуулагдж байсан гэдэг. Өдгөө энэ аж ахуйд 20 гаруй аж ахуй нэгж тариа ногоо тариалж байгаагийн нэг нь Зоргогийн гэр бүл. Ажилсаг ах トゥ нар энэ жил элит сортын үр тариалж үрээ нөөцөө шинжилсэн гэлээ. Сайн уранш, сайн үр, нөр хөдөлмөрийн үр дүнд ширхэг тариан төрөнд 30-аас 40 үр ургаж байгааг харж байна. Манай улсын ууган сургуулиудын нэг хужирт сумын дунд сургуулийн 90 жилийн энэ онд тохиож байгаа юм а. Сумаасан 10 насаараа баялаг түүхтэй энэ сургуулиас улс орондоо нэр алдартай хийсэн бүтээсэн зүйлс олонтой хүмүүс олон төрөн гарсан гэдгийг тус сургуулийнхан хэлж байна. 1924 онд тус сургуулийг Үлзийтэй уулын хошуу нэртэй газар анх байгуулж байсан. Сүүлд 1934 онд хожирт сум байгуулагдахад тус суманд энэ сургууль нүүж ирж байсан түүхтэй байна. 90 жилийн түүхэнд улс орондоо ихийг хийж бүтээсэн нэр алдартай олон хүнд энэ л сургуулийн анги танхимд А усыг анх зааж байсан тухай Ахмад багш нар хуучилж байна. За би энэ хожиртын 10 жилийн сургуулийг 1961 оны 10 дугаар ангийн 6 дахь төгсөлтөөр төгссөн. Тэгээ одоо энэ сургуульд би 32 жил ажиллаад тэтгэвртэн гарсан. Энэ хооронд багшилсан хугацаанд 9 удаа бага анги авч 9 удаа төгсгсөн. Ингээд дундчаар бодоход 270 хүүхдийг амьдралын алтан шар замд нь Эрдэнэ номын алтан үсгийг зааж өгч замд нь чиглүүлж өгсөн багш хүн байна та. Хөгжмийн бүлгэнд
орж үлээвэр хөгжим үлээж анхныхаа одоо ноотыг сурч миний багш очрууд гэж одоо гайхамшигтай багш байсан. Тэгээд 10 дугаар ангийн төгсөөд би хөгжмийн мэргэжлийг сонгож авахд бол миний багш өөрөө дагуулж хөгжлийн сургуулийн багш дагуулж хөгжмийн мэргэжлийн сургуульд оруулсан. Ингэснээр би хөгжмийн зохиолч болсон. Улсдаа анхны улсын сумдуудаас анхны улсын тэргүүний бүлгэн болсон ийм бахархалтай сургууль байдаг. Бид бүхэн одоо энэ ажилд нь одоо энэ манай төгсөлтийн хамт олон гар бие оролцсон зүтгэж бидний эцэг эхчүүд бүгдээрээ гар бие оролцсон зүтгэж одоо улсын тэргүүний бүлгэн болгосон одоо бидний бахархал гэж бодож явдаг. Би өөрөө энэ сургуульд цанын спортын талын одоо хүн байсан. Манай сургууль улсад цаны аваргаар 12 удаагийн авраг тийм хамт олон байсан. Улаан бүч цагаан цамцаар Легасад аваагарагт шилжих шөнө Украины хилээр Оросын холбооны улс руу 1000 гаруй хүн дөрвж орж ирсэн тухай Оросын онцгой байдлын яам мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар Оросын холбооны улсын хилийн мужуудад дөрвөсtöд зориулсан 585 төр хорогдох байр байгуулсан байна. Эдгээр дөрвөстийн байруудад 42400 орчим дөрвөгчд толгой хорогдож байгаагийн 15000 бага насны хүүхдүүд байна. Украин Оросын хилийн дагуу орж ирсэн дөрвөстийг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу бусад мужууд руу илгээж хилийн бүсэд дөрвөстийн төвлөрлийг сааруулж эхэлжээ. Тухайлбал Оросын газар нутагт дөрвөн ирж байгаа дөрвөстийг төв, өмнөд, хойд Кавказ, ижил мөрний сав газар, Уралын нуруу, хойд болон баруун холбооны бүсүүд рүү шилжүүлж байна. Дэлхийн мэдээ үргэлжилж байна. Өчигдөр Хятадын баруун өмнөд Юнан мужид болсон газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо ойролцоогоор 400 хүрсэн байна. 6.5 баалын хүчтэй газар хөдлөлтийн үеэр олон мянган байшин барилга нурсны улмаас 1800 орчим хүн гэмтэж үрдсэн тухай Хятадын дотоод хэргийн яамнаас мэдэгдэж байна. Өнөөдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян гамшигын бүслүү хөдөлжээ. Тэрээр гамшигын бүсэд очиж аврах ажиллагааг эрчимтэй явуулахад үүрэг чиглэл өгч ажиллах юм байна. Мөн Хятадын дарга Си Цзиньпин гамшигын бүсэд хүний амь аврахад байгаа бүх боломжийн ашиглан ажиллахыг аврах албаныханд үүрэг болгожээ. Гамшигын бүсэд газар хөдлөлтийн жижиргээ намжихгүй байгаа учраас 57 мянган иргэнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна. Цэрэг цагдаагийн офицерууд галуун трах багийнхан гээд 7000 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг газар хөдлөлтийн голомтоос холгүй аврах ажиллагааг цаг нартай уралдан явуулж байна. Байшин барилга нурж зарим байшин автомашин газрын хөрсөн дарагдсан учраас аврах ажиллагаа удааширч байгаа гэсэн мэдээлэл ирж байна. Мөн газрын хөрсний гулгалт зам харгуйг хааж автомашин явах боломжгүй болсон тул аврах албаныхан гамшигын бүсэд хүрэхэд хүндрэл учирч байна. Үүнээс гадна цагаагаарын таагүй байдал аврах ажиллагаанд саад учруулж байгаа юм а. Урьдчилсан мэдээгээр гамшигын бүсэд ойрын 2 өдрийн турш аадар бороо зүсрэн орох төлөвтэй байна. Эрхэм үзэгчдээ, үүгээр Монголын мэдээ агентлаг цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрийнхөө даваа гарагийн дугаарыг өндөрлөж байна. Хөтөлбөртэй хамтдаа байсан баярлалаа. Тавтай сайхан амарцгаарай.